Байнгын орны дарга хэрхэн гишүүдээ Төв банк Монгол банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана гэж Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 33 дахь хэсэгт нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын их хурлын тухай хууль заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байнгын ороо цаашид байнгын ороо гэх явуулна гэж тус заасны дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус баримтлан дараах ажиллагааг хийлээ. Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогтоос 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улсын их хурлын даргад Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилуулах санал өргөн мэдүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Мөн нэр дэвшигч Анар байнгын орооны 2024 оны 3 дугаар тогтоолын 1-р хавцралтаар баталсан загварын дагуу материалаа бүрдүүлж байнгын ороонд ирүүлсэн. 2026 оны 6 дугаар сарын 9, 29-ний өдрүүдийн эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121-р зүйлийн 121-ийн 3, 121-ийн 4, 122-р зүйлийн 122-ийн 1, 130 дахь зүйлийн 131, 134, 135 дахь хэсэг тус заасны дагуу нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргадчийг сонгох тухай 04, 07 дугаар тогтоолыг баталж 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож сонсгол даргалагчаар Улсын хурлын гишүүн Болдын Жавхлан сонгосон. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигч Анарын мэдээллийг парламент цэгмэн буюу Улсын хурлын албан ёсны цахим хуудасд байршуулсан. Сонсголын тав хугацаа сонсголд оролцохыг бүртгэх сонсголын зарыг 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Улсын хурлын цахим хуудас хэвлэл мэдээллийн хэрэгслээр байршуулж сонсгол оролцогчдын бүртгэл асуултыг олон нийтэд нээлттэй хүлээн авсан. Сонсголын зарвын дагуу сонсголд оролцохоор 13 оролцогч 3 ажиглагч цахим хаягаар бүртгүүлж асуултаа урьдчилан ирүүлсэн болно. Сонсгол байнгын орооны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр эрс бүрдэж сонсгол эхлэх бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн сонсголд эдийн засгийн байнгын орооны гишүүдээс Улсын их хурлын гишүүн Анар, Батсөмбөрөл, Бямбсүрэн, Зол Жаргал, Мэд сайхан, Пунсалмаа, Уянга, Эрдэнэбат, Баатархүү, Батчимэг, Жавхлан, Лувсан Жамц, Мөх соёл, Соронзон болд, Цэнгүүн, Үрийн туяа, Батболд, Булган туяа, Заяавал, Мандхай, Од баяр, Ундраа, Энх амгалан, Бат найрамдал нар хүрэлцэн ирж эрс 75% байсан болно. Нэр дэвшигч Анар нь тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл томилогдсон тохиолдолд хийх боловсролын ажлын туршлага энэ тухайн албан тушаал тавьдаг шаардлагыг хангаж байгаа тухайга 10 минутад багтаан танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан сонсголд оролцогч Лавсүрэнгийн Амар, Дорж Хүрүүгийн Баасан Дорж, Өнөр баярын Гал цог, Бямц цогтын Зоригт баяр, Мөнх батын Бүд базар, Гомбос эдийн Хонгор, Гомбодоржийн Эрдэнэ мөнх нар асуулт асууж хариулт авсан бөгөөд оролцогчдын асуулт саналыг агуулгаар нэгтгэн томилвол нэгдүгээрт үндэсний төлбөрийн системийн хөгжлийн бодлогыг шин шатнд гаргах. Цахим төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн системийн хөгжлийг дараагийн түвшинд хүргэх урт хугацааны бодлого зорилтыг тодорхойлох. Санхүүгийн салбарын инновац, финтекийн хөгжлийг дэмжих, зээлийн мэдээллийн сангийн хүртээмж ашиглалтыг сайжруулах, шинжилгээг эрчимжүүлэх. 2. Цахим шилжилт, дижитал санхүүгийн үйлчлэгийг өргөжүүлэх. Монгол банкны удирдан хэрэгжүүлсэн цахим шилжилтийн ажлуудын үр дүнг баттгаж, төлбөр тооцооны үйлчлэгээний хурд, аюулгүй байдал хүртээмжийг нэмэгдүүлэх. Иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх цахим санхүүгийн үйлчлэгийг тасралтгүй сайжруулах. 3. Эрх зүйн орчин, засаглал, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах наривчлсан журам зохицуултыг боловсронгуй болгох, журам боловсруулах, шинжлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх. Монгол банкны газар нэгжүүдийн уялдаа холбоо, чиг үргийн хэрэгжилтийг сайжруулж, төлбөрийн үйлчлэгээ үзүүлэгчдэд тавих хяналт зохицуултыг хараат бус, шударга ашиг сонирхлын зөрчилгүй хэрэгжүүлэх. 4. Санхүүгийн доктортой байдал, мөнгөний бодлогын үндслийг бэхжүүлэх. Монгол банкны санхүүгийн тайлан өөрийн хөрөнгийн нөхцөл байдал үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах арга хэмжээг тодорхойлох. Гадаад валютын зах зээлийн либералчлал, ханшийн бодлоготой холбоотой шийдвэрүүдийг эдийн засгийн суурь судалгаа, эрсдлийн үнэлгээнд тулгуурлан хэрэгжүүлэх. Экспортын орлогын төвлөрөл болон үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн нийслэлийг нэгтлэн үнэлэх. 5 дугаарт олон улсын төлбөр тооцооны эрсдлийг бууруулах. Геополитикийн нөхцөл байдал, олон улсын хариуг арга хэмжээний улмаас үүсч буй төлбөр тооцооны эрсдлийг бууруулах, бодлого зохицуултыг боловсронгуй болгож, олон улсын төлбөрийн сувгийн найдвартай ажиллагааг хангах чиглэлд бодлого зохицуултыг сайжруулах шаардлагатай байгааг тус онцолж байлаа. Мөн нэр дэвшигчээс Улсын их хурлын 14 гишүүн асуулт асууж хариулт авсан, 3 гишүүн санал хэлсэн. Сонсголд оролцсон эдийн засгийн байнгын орооны гишүүд нэр дэвшигчийн сонсголд явуулсны дараа хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргалаа. Нэр дэвшигчийн сонсголын тайланг та бүхэн цаасаар хүргүүлсэн. Нэр дэвшигчээс ирүүлсэн материал сонсголын үр дүнд үндэслэн нэр дэвшигчийн Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энх болдын Анарыг Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилуулахыг дэмжсэн болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ сонсголын дүн хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.